Ноёд хадагтай нараа би та нарт хамгийн галзуу хамгийн хүчтэй дүрийг агуулсан анимыг ярьж өгч байна. Түүний ичид бол хязгааргүй. Дайсандаа хязгаарч өрсөөл үзүүлдэггүй тийм амар хүчтэй байхгүй юу? Гэтэл энэ байж байгааг нь хардаа цусаараа тэглэж нэрхтээ өгчөөж яга хөл идэрн гэлтганаад ингэж амар хүүхэмсэг байгаа юм бэ. Гэтэ бид нар энэ анимыг дутуу үнэлж болохгүй. Энэ зохиол бол хэрвээ шинжлэх ухаан ид шидэнд улаан галзууртай бас тэрэндээ хинтээ харьцуулахгүй авьяастай галзуу эрдэнтнийг ийм хөөрхөн жоохон хүүхдийн биед оруулвал яг юу болох вэ гэсэн сэдвтэ баг аним байхгүй юу? Шууд гал яриандаа орцгоё л доо. Энэ бол миний өмнө харж байсан анимуудаас хамгийн дарк эхлэлтэй анимийн тоонд 109-оор тооцогдно. Бид нарын харж байгаачлан хамаг хөлс баасан гойжоод ухаан агас баларцсан маш хэцүү хүнд нөхцөл байгаагаар үйл явдал өрнөх ба хүмүүс доогдол шоолсон язгууртнууд янзтай хүмүүс ингээд тойроо зогсцооцсон. Тэгээ манай үнэлөө хуруугаараа зааснаа наад арчаагүй ид шидийн шатуура аливаа нэг харууладах гээд бүр нэг дээрээс тушааж байгаа янзтай хэлнэ. Манай залуу амар хүнд амьсгацар байсан ч гэсэн гараа өргөснөө шид хэрэглэх болно. Би бол нь штэ яг энэ хэсэгт гол дүрийг зүрх сэтгэлээсээ ингээд харуулад өгөөч гэж дэмжиж байсан заяа. Тэгтэл байдгалны галын чадвар хэрэглэнэ өнөөх нь тэ дүнгийн агаар дээр хөвж язгууртанд хүрэх гэж явж байтал тэгээ замдаа сарны алга болно. Ёо юу гэж хэлэхээ мэдэх юм алга. Би байсан бол өстө хамгийн хүчтэй ичдээ хэрэглээд энэ дээрлэхүү язгууртнуудыг хомхын тоос болгох байсан. Гэхдээ бодит байдал хэцүү л тэ. Манай залуу угаасаа анханасаа муу үнд сугсаатай авьяасгүй болохоор чи яаж ингэтлээ хичээсэн хизээч мундаг шидтэн болж чадахгүй гэд манай хүний хэрэгэлсэн шидтээ яг ижлийг хэрэгэлсэн боловч энэ шидэн манай залууг амьдаар нь шатаач хаяхан тэр ингэ шатаж өгч байхдаа жинхэнэ чид гэж ийм байдаг юм гэж юу өвдөж байна. Өвдөж байна гэж хэлнэ. Би яг үнэндээ нэ зуртнуудыг хараад сүхэх юм болов гэд амар харанхуй өнгө эстэй ярих гээд байгаа байхгүй. Тэтгэлийн залуу маань шатаж өгч гэж те мангар дуртай байгаад байгаа юм. Яг энэ хүний толгойд юу болоод байгаа юм бэ те? Өөрөө өгөх гэж байж тэгээ хүний эргэлсэн ий чид ямар хүчтэй гайхан багтан шагшрах хэрэг байна уу? Тэгээ яг үнэхээр ий чидэнд хайртай хүн л юм бэ л те. Мэдээж ий чидэнд ийм галзуу хайртай хүн дараа амьдралаа яах вэ гэвэл язгууртан болж төрнө. Бүр язгууртандаа ханхүү болсон байна гэж боддоо. Дөнгөж нүдээ нээгээд хартал өөргөн тойроод баахан авраг том хүмүүс байхаар нь яг түрүүний эргэлсэн шидээ тэ цочсондоо ингээд муу авраг биетнүүд үгцгээгээд айсантаа галлахад орны талыг дэл бавхан тэр би удаанаар харуулах юм бол биш тийм медиа хажуугаар баг онох шахаад гарч ийн харж ийн уу нүдэ нэгээд нэг хоромч өнгөрөөгөө байхад анхны хилээ хийхээ шахчээ энэ хүүхэд тэгээд ирээдүйд маш том асуудал болно гэдг нь бол ойлгомжтой хаан тус даяар шинэ ханхүү мэдлээ гэд бөөн баяр надан болж байхад үхлийн хажуугаар ам үлтээс өнгөрсөн байдгүй шоконд орон салганан зогсоож байна. Энэ нэлээд чанга аниме болох нь тийм үү? За бөксөө чангалцгаая. Энэ хаанд улс асар том. Энэ ордны хэмжээг харчих 7 дахь ханхүү болж төрсөн ч гэсэн ийм сүр дулаан болж байхыг бодвол энэ нэлээд хүчрэг гүрэн болтой. Ингээд нэлээд хэдэн жилийн дараа ордноор нэг ханхүүг хайгаа явж байхад манай гар овоо том болсон те. Зугтчлаа гэж цааш явж байхдаа албаттуудтай таархан тэр. Эрхэм дээдсээ та энд юу хийж байгаа юм бэ гэхэд чимээгүй би баригдэн шүү хүнд бити хэлээрэ гэж хэлээд эргэн тойронд хүн хараагүй байгаа гэж шалганаа. Мэдээж энэ хоёр гарыг төөрүүлэх арга байсан тул цаас цухтав. Энэ албатууд нь ч гэсэн манай ханхүүг гайхах ба дөнгөж төрөөд те шууд хэлд орсноо. Тэгээ маш өндөр зэрэглэлийн шидийн номнууд уншиж муншаад хөхний сүүнээс шууд гарчээ. Гэхдээ юунаас илүү тэр шидийн хүч чадал нь те хүмүүсийг автуулсаар байгаа ээжээ. Гэхдээ байж байгаарэ. My guy яга ийм бөлттэй байгаа юм бэ? Би хөвдөө энийг охин уу хүү юу гэдгийг мэдэх юм алга. Та нарын зарим нь бол энэ дуртай байгаа гэдгийг мэдчихвэн шүү. За тэр ч яг уу ингэж майдуудаас зүгтаж явсаар номын сан руу ороод ив. Хязгааргүй их номнуудыг харсан ханхүү нүднээс нь гэрэл цацархан дэр нэг ном суулж аваад ашгүй зүгтчлаа гэж бодоход ард нь шууд чирж гарснаа сэлмний бэлтгэл хийгээд ирэхлэх нь тэр. Би энийг чи ичтийн аниме гэж бодож байсан шүү дээ. Сэлмний тулаан хүртэл байгаа юм гэж юу? Манай залуу азарга зүрхэм царайлчаад ийм галзуу бэлтгэл хийх нь тэр төрөлхийн хүчтэй байгааг нь ойлгож байна л да. Гэхдээ манай майд яаж ийм үзэсгэлээ би энэ те ийм азарга цаашаа хүчтэй байгаа юм бэ? Түүний цэжин тэг хоёр тоорлав сайн тулдахад нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг би мэдж байна. За тэр ч яг энэ охин юмыг их нухацтай авч явдаг. Ба манай хүүгийн шүдний өвчин гэж хэлж болно. Ийм хөөрхөн шүдний өвчин байдаг бол би ч гэсэн oh my god энэ зогсол литер манай ирчүүд ягаад би энэ мэдд дуртай байгааг ойлгож байгаа гэж найдаж байна. Ганц модон сэлмний тулаа ийм сайн анимашн байж болох юм гэж юу? Хэтэрхий бодит болохоор аниме гэдгийг баг мартах шахнаа. Энэ охиныг селфиа гэдэг өгөөд бүх хүчээрээ толдохгүй байгаа гэдгийг бид нар олж мэднэ. Харин манай ханхүү яаж түнтэй ээжэл ингэж сайн тулдж байгаа вэ гэвэл өөрийн ээжидээ ашиглаж селфигийн үйл болгоныг копитэж одоо ингэж толны тусгал мэт ингэж дуурайж байгаа юмсанжээ. Гэхдээ сэлмийн тулаанд ээж хэрэглэх нь хориотой л доо. Ном унших гад ингэж яарад байгаа болохоор булхацж байгаа байхгүй юу?
Энэ тулаанд ингээд рефери хийгээд байх юм бол бичлэгийн хамаг цаг авна л та. Хүмүүсээ өөрсдөө үзээд нь гайхалтай анимашныг биеэрээ мэдрээрээ заяа. Яг энэ үед бүр олон шийдвүүд хэрэглэж байна. Сэлмээ урд болгох шийд, булчинтай болгох шийд, бас нисэх чадвар. Ингэж ашгүй сэлбэтэй энэ тэнцүү тулж байна. Удаа дараалан шийд хэрэглэсээр байв. Гэсэн ч гэсэн манай азрах хүчтэй сэлбэ тийм амархан ялагдахгүй. Та ид шийд хэрэглээ гэхээр нь ид шийд хэрэглэж булхааслаа гэд уурлаа гэсэн чинь намайг дэлхийн тулд бүхнээ зориулжээ гэд ингээд маш сэтгэлээр хөдөлсөн байжээ. Бүхэл бүтэн 2 шид зэрэг ирлэн гэдэг ханхуу ямар авьяастай юм бэ гэж савлаж гарнаа. Яг үүндээ бол 7 шид хэрэглэсэн ч гэдэг баг тэрний 2-ын л дөнгөж анзаарч чаджээ. Дараагийн сим бол халуун усанд орж байгаа хэсэг бөгөөд манай хүн зохиолын хамгийн чухал 2 зүйлийн завсар хавчуулагдсан зүгтхийг оролдож байна. Ягаад бүх майдууд хамт усанд ороод байгаа юм бэ? Би энд ганцаархнаа энэ хэсгийг гаж гэж хараад санагтаад байна уу? Эсвэл би ятаархад ингээд майдууд ханхуг булаацалтаа зодтолж байх үед цухтаж гарч ирэв. Үүний дараа нуус номын санг хайхаар явах ба агаарын шидийг нэгтэршүүлж өөрийгөө үл үзэгдэгч болгожээ. Ингэж харуулуудыг ядах юмгүй өнгөрөн орох үедээ энэ номын санд хаан тусыг сүрүүлэх хэмжээний хүчтэй мангас хоригдож байгаа гэдгийг хальт сонсжээ. Номын сангийн хаалга маш өндөр зэрэглэлийн шидээр цоочлогдсон байх боловч манай хүн буцаагаа данцалчнаа гэд цоожиг ядах юмгүй өвдөд өрхөв. Маш олон ном хараад өөрөө ирэхгүй тогтлон бүх номнуудыг уншиж эхлээд хаалганы хамгаалтыг дахин шинээр шившээд сууж байтал нэг ном эргэн тойрноос чи эхлэнгүүтээ нэг мангас дотроос нь гарч ирэхийг орлож байна. Тэгснэ хөөе хүүхдээ миний хүлээсийг тайлаад өгөөч гэж гуйхад тоосон шинжгүй чи хинбэ гэж асуухад би бол эртний гримор гэж чөтгөр гэсэн чинь манай хүний сонирхлыг их татжээ. Намайг судлуул чамд амар их алт өгье шүү гэд баахан алт гаргаад ирэхэд ийм энгийн шидэн намайг хууртагдана гэж бодоо юу гэд амар чарам харцаар харнаа. Энэ харцаараа яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ те? Энэ хуруу муруу нь юу вэ энэ одоо? Гэхдээ манай ханхүү номнуудаа уншаад буцаад суучна. Аргаа барсан чөтгөр тэгвэл би чамд эртний алдагдсан шидүүдээ зааж өгье гэд хэлэхээр нь ашгүй туслахаар болсон ханхүү what the fuck is this shot? Ийм гуй гаргачаад өөргөө эрхэн гэж хэлэх юм уу чи гэж ууралсан ч гэсэн үзэгч нарын төлөө нүдэн ууршуулан барин байж би та нарт ярьж өгч байна. Ингээд нөгөө гримор чин олон 100 жилийн дараа ашгүй нэг суллагжээ. Шалдангуяа гаргасан ханхүү надад эртний шидээ заагаад өг гэхэд мангар хүчтэй шидээр ханхүү рүү дайрваа. Алчлаа гэж өөрийгөө тайвшруулах гэтэл ханхүү гараад ирэв. Хоорны ханхүү өмнө хизээч юм шид харсангүйгээд догтлоод эхлэвэ. Тэгснэ шидээс намталж үзье гэд хурууга гаргавал өр хурууг нь баг ясны гарталд юу ч хүмүүлжхэн тэр тэгсэн чинь хурууны тусаад болоосон энэ гач тонтон нааша харваа. Уур нь хөдөлсөн чөтгөр 2 зэрэг шид хэрэглэхийн тулд 2 толгойтой болон зэрэг шид ашиглав. Ингэсэн ч гэсэн манай ханхүүг яагаачгүй байв. Сандарч эхэлсэн чөтгөр нэн даруй зүхтах гэж оролцсон боловч манай гач фембой жаал бүр том хамгаалтын барьаар тавьжээ. Тэгэнгუутаа бүр илүү хүчтэй шид хэрэглээд барьаараа галт бөмбөлөг болгон хуургаж чөтгөрийг шарсан бибэкүү болгон хаяв. Үүний дараа номын санг юу ч болоогүй юм шиг ич дээрээ янзлаад орхив. Гайхаж цочрсон чөтгөр юу юугүй манай ханхүүг аваа миний аав минь эцэг минь гээл дуудаад онов. Ямар гач сонсогд юм бэ те? Ам өрсөө гэж гуйж байхад нь өөрийн зарцаа дурсалтын тулаага болохоор шийдэн муухай заван залаг царайг нь өөрчлөвөө гэж. Энэ яг юу юм бэ те? Ийм байдлаар энэ замдад харсан бүх дайсан болгоно ийм гач фембой шижгийн ингээд өхөрдөн төртэй болсон чөтгөр симхий гарвал ханхүүг аландаа гэж дотроо инээж байгаад ханхууд хурж үтсэн чинь хязгааргүй хийждийн хүчийг мэдрээд ханхүүг хязгаарч дэлэхгүй гэдгийг ойлгоод энэ санаагаа тэр даруй хаяв. Ингээд өвчтэй гүлэг шиг нялуун айшилж эхэлсэн чөтгөр гаднаа новшиг нялуун айшилж бит дотроо яаж сутах вэ гэж тасралтгүй бодсоор байв. Хэдэн 7 хоног өнгөрсний дараа ном уншаад хэвтэрч байхад нь 2 дугаар ханхүү ирж хамт бэлтгэл хийхийг хүсв. Өөрийнхөө галын шидийг хэрэглээд бүх байг алдалгүй оноход манай майдууд орилдоод эхлэв. Ингээд манай хүүгийн ээлж ирсэн тул өөрийн шидийн хүчээ нуун хамгийн хэцүү байрнаас бусдын бүгдийн нэг үрчлэн онов. Үүнийг харсан нэг язгууртан бич зан гаргаж ханхүү болон түүний дагуулууд цааш явж харин манай хүн what is that? Ингээд ганцаархнаа үлдсэндээ баярлаж 2 том хэмжээний шид зэрэг хэрэглэхээр болсон ч гэсэн жөтгөрүүд л ганц 2 шид хэрэглэдэг. Тэгэхийн тулд 2 толгой эрэхтэй байхад манай хүн нэг санаа сэцэн кремийг өөрхөн гартагаа нэг болгоод 2 шид хэрэглэхээр болов. Тэгтэл энэ шид нь кремийг ойлгоход хэтэрхий төвхтэй байсан ба мөн ханхүүгийн хязгааргүй их шидийн хүч нь кремийг амьдаар нь буцалгаж байв. Маш хэцүү 2 шид хэрэглэхийг орлож байгаагаас гадна энэ бүр 2 эсрэг тесрэг шал өөр классын хоорондоо тесрэглэг шидүүдийг нийлүүлж цоош нь бүр илүү хүчтэй галзуу шидийг шинээр бүтээхийг орлож байгаа ажээ. Энэ яг юу болоод байгааг нь тайлбарлахад хэцүү ч гэсэн Таносын шидэт чулуунуудыг нэгтгэж байгаатай энэ тэнцүү үйл явдал болж маш хүчтэй бием тэнгэр рүү цацаж хайтал үүнийг нь алс холын хаан тулсаас ч гэсэн харагдахаар тод байлаа. Утаа сарнихад бэлтгэлийн талбай усцсан байх боловч тэнгэрт маш том нүх гарсан байлаа. Энэ ягаад ч юм манай X-ийн
юу хийж вэ гэд айтал тэр нөхөн дорхноо буцаад хэвэн болов. Маргааш нь сонинд өнөөх ажралтай нөхний тухай мэдээлэл гарчээ. Харин ханхүү болохоор даанжны ядал явдлын тухай их сонирхож эхэлжээ. Даанжин орохоор шийдэн нэг самрын ясыг өөрийнхөө хувилбар болгон хувиргавал өнөөх нь үйл бүрийн дагдаг шалдан хүүхэлтэй болжээ. Гримийн сүнсний нэг хэсгийг нь хүүхэлтэд хийж үлдээгээд нисэн олдвоо. Энэ бинд юу ихэд исэн ядаж байлаа. Ингэж нисэж яваад оркуудаас зүхтэж байгаа охиныг олж харав. Энэ охин ягаад ч юм те амьсгалын техник хэрэглэж чадах ба бүх оркуудад үзүүлээд өгөв. Энэ тай охин ханхүүг олж хараад дайсан байна гэж өөдөөс нь гүйж очив. Цацсантай ханхүү өөрийгөө илүү өндөр бас арай ах харагддаг болгон хувиргав. Тай охин харсан даруйдаа дурлан өөрийгөө өөр улсын б рангийн дайчин гэдгээ танилцуулав. Даанжин асуухад тай охин хүргэж өгөхөөр болов. Айлгүй охин таарсан мангас болгоноо бут цохиж ханхүүд гайхавлахад ханхүү болохоор лүүтлэхэд илүү анхаарал хандуулж байв. Хэсэг хугацааны дараа хоол идэж байхдаа тай охины хэрэглэж байгаа арга бол маш ховор тай гэдэг техник гэдгийг хэлж өгөв. Тэр даруй ханхүү энэ техникийг туршиж үзэх ба тэр дороо л сурчав. Ингээд арга бэлгэн чадвар суран цааш явв. Замдаа таарсан бүгдийг устгаад Эрдэнэсийн өрөөнд ирээд ханхүүг тай техникийг тасралтгүй туршиж байгааг харсан охин хичээл зүтгэлийн сайшааж магадгүй ханхүүтэй гэрэлсэн ч болох юм байна гэж бодов. Автрыг нь онгойлгох гэсэн боловч худаг гарч ирэн манай тай охиныг алах гэтэл ханхүү аварч өгөв. Инхүү автрнаас дэлгэс ширцээр гоод нийт болж хуурсан миний төрлөختөн гарч ирв. Манай тай охин энэ мангасыг харсан даруйдаа ямар аюултайг нь мэдээд ханхүүг зайлуулан маш хол шидэж орхив. Ингээд тай охин чадах хийхээрээ тулдаж ягаад ийм хүчтэй мангас ийм жул данжинд байгаад нь ихэд гайхан ашгүй ядаж ханхүү амьд үлдэх гэж бодов. Төрөнөөс хойш шидэгцээр байгаа ханхүү ягаад өөрийг нь ийм хол цөлж байгааг бодоод ойлгохгүй байгаа боловч өөрийгөө удаашруулах гэж барьаар хэрэглэтэл замдаа таарсан мангасуудыг алсаар байв. Харин манай тай охин нэлээд хүн зодуулаад баг багаар хурсаар зүхтгийг орлож байлаа. Энэ үед нөгөө мангас тай шид бол сул дорой шидийн нэг төрөл байхгүй юу гэд. Тэгээд би аль эзэн 6 тай техникийн мастрыг алсан бөгөөд манай охин хитрхи сул дорой болохоор эдхийх ч хүсэхгүй байна гэж хэлв. Энэ охинтой харьцуулахад бол нөгөө залуу бол миний гинтийн дайралтыг маш богино хугацаанд анзаарсан үнэхээр хүчтэй залуу байсан. Түүнийг л идэх юмсан гэж хэлв. Манай охин тэр залууг маш онцгой нэгэн байсан. Хүн болон тай дулааны урлагийг шоолж дохуурхдаг байхад тэр л ганцаараа намайг хүндэлсэн гэд сэтгэл дотроо талархаж байв. Ингээд шууд мангастай бүх хүчээр дулдаж эхэлсэн ч гэсэн энэ мангаст ямар ч даймаж үзүүлж чадахгүй байв. 5 настайгаас хойш бүксээ хөндүрлэлтэл өдөр бүр бэлтгэл хийдэг байсан болохоор эцсээ хүртэл тулдаад ашгүй барьерын нэвдэлтэл өнөөгчин алга байв. Ард нь гарч ирсэн мангас ямар ч нэхэг болсон охиныг маш уйтгартай тулаан байлаа гэд алах гээд эцсийн мөчөд ханхүү гарч ирэн мундаг байлаа. Одооноос надад бүгдийг даадах гэж хэлэн хүчтэй мангастай таарсандаа баярлаад орон орцсон бух шиг догтлон ширтэж байв. Энэ мангасыг долоолт гэдэг бөгөөд ханхүүг тай техник хэрэглэн тулдахыг харан гайхаж хамгийн хүчтэй дайралтуудаас хэрэгтэл ханхүүд юу ч болоогүй юм шиг зогсож байв. Тай охины заасан юм болгоныг эргцүүлэн бодож барьераар нь саад болж байгааг ойлгон ямар ч хамгаалтгүй долоолттой туллав. Ингэж агуу дотор бултаж яваад тай техникийн үндсийг ойлгож өөрийн тай энерги шидэн зөмтэйгээ нэгтгэн галзуу хүчтэй шид шинээр зөхөв. Эцсийн удаа бултаад энэ хүчтэй шидийнхээ хүчийг үзэн долоолтын бүх дайралтуудыг нэцэв. Дараа нь драгон балын шид диск шиг зүйлээр удаа дараалан дайрав. Долоолтын дайралтуудыг зогсоож амжихгүй байлаа. Ханхүү тай техникийг бүрэн дүүрэн сурчээ. Ханхүү шидэт дискээ улам хурц эртээ нягтаршилтай болгосоор байлаа. Долоолт хамаг хүчээрээ өөрийгөө хамгаалахыг барьераа хэрэглэсэн боловч барьертэй хамт долоолтыг нэвт зүсэж хуваажээ. Энэ бүх тулааны дараа автрыг ухсан боловч ганц удгал гарч ирчээ. Ингээд юу данжин нурж эхлэх ба манай хоёр энэ бариу нөхнөөс зүхтан гарч чаджээ. Явахынхаа өмнө ханхүү энэ натрилсан нүхний амсар гримийг санагдуулсан тул явах ажилтаа болчлоо гэж тайд хэлвэл тай сүулт хэрэглэсэн шид чинь тай техникийн хамгийн өндөр зэрэглэлийн шид байгаа. Би ч гэсэн чам шиг хизээ нэгэн өдөр энэ өндөр зэрэглэлийн чадвар хэрэглэж чаддаг болно гэд хэлэхэд ханхүү амжилт хүсье гэд зүмлэн алга болов. Гримтэй уулзах гэсэн хоорны ханхүү хамаг хурдаараа нисэн очвол грим өгтлээ нүдүүлсэн хөвтөж байхан тэр яасан бэ гэвэл Сильфе ханхүү маш сул дорой байгааг анзаараад өдөржин шөнөчн бэлтгэл хийж арсын зулгаасан байдаг. Гримд нөгөө данжнаас авсан хутгаа үзүүлэхэд дээр нь ямар нэгэн зүйл энчант хийсэн байгааг анзаараад ханхүүтэй хоёулаа ямар энчант байгааг харах гад салгаж авбал тийм амархан сурчхын биш гэдгийг ойлгоно. Өөрөөсөө энчант хийдэг болохын тулд материалууд цуглуулж эхлэв. Хаан ааваасаа сэлбэр хүртэл автал аав нь хичээнгүй хүүгээрээ маш их бахархаж байгаа ээжээ. Сэлбэгаас болохоор харин хөхнийс үү тос авах гэтэл дийлвэл аваарай гэж тулдаад эхлэвэ. Манай азар сэлбач гэсэн хүчтэй хэвээрээ. Ханхүү болохоор янз бүрийн шид хэрэглэн Сильфиагийн салтанд сул талд байж магадгүй өдөргээд ард нь шилжин ирэхэд нөгөө Сильфиач чинь бултаж чадав.
шууд газрын шид эргэлтэл бас л болтчов. Тэгэд шорон барилгыг нурааж хаяад ханхуг барьж аваад Сильвиа тосыг эргэлзэлгүй өгчээ. Яг тэгвэл өчигдөр шиг сул дорой биш байгаа болохоор юмсанжээ. Хоёр хөлгөө ингээд чөтгөр бүү мэд энэ үйл өдөх шингэнэ хийж эхэлжээ. Зүудэнд орохоор царай гаргасан манай хоёр якуза маань уус болон нэмжилтэй болсон бололтой баярлж байв. Хоёр дахь ханхүү дээр очиод зэвсэг зээлхийг гуйж гин. Дүүдээ хайртай ах нь хурдхан зэвсэг өгөхийг тушаажээ. Цэргүүд бүх зэвсгээ өгснөө бага ханхүүгийн толон боллоо гэж салах ёс хийцгээв. 10 настай байж яаж энчант эдэр хийн гэхэд нь итгэж чадахгүй. Бас энчант гэдэг бол ичидээс хамаагүй илүү хэцүү зүйл гэдгийг бид нар олж мэднэ. Манай фембой одоо хоёулаа болсон тул энчантаа хийж эхлэхэд энэ сэлэмнүүд энчантын хүчийг дийлэхгүй эвдэрсээр байв. Баахан туршилт хийж олон сэлэм цааш нь харуулв. Гэрэмээр цай эдэр зөөлгүүлээд ашгүй ах дээрээ очин нөгөө 100 сэлэмнээс 50-ыг нь л энчант хийж чадлаа гэхэд нь ах нь гайхалтай юм. Мэргэжлийн хүмүүс хүртэл 10% л энчант хийх магадaltaй байдаг шүү дээ. Гэтэл талыг хийлээ гэж юу гээд алмаар. Бараг 80 сэлэм энчант хийж чадсан юм байлээ л дээ. Гэхдээ нүг шуналтаад бүр хүчтэй энчант хийдэл нөгөө нэг сэлэмнүүд нь эвдрээд унжээ. Энэ цэргүүд нь болохоор тэгээд энчант нь бараг худлаа биздээ гэж дооглоод хуйнтай хийдэл хойно 2 хуваагдаад унжээ. Энэ сэлэмнүүдэд бичигдсэн бүх энчантуудыг харсан ах нь гайхан алмарч гин. Энэ бүхний дараа ах нь хамтдаа данжан орж мангас сагнахыг уриалжээ. Ингээд маргааш нь бөөнөрөө аялалд гарч харин бага ханхүү ахыхаа үүр дээр унтаж байна. Маш үзэсгэлэнтэй тарин талбай хажуугаар өнгөрөхдөө энэ их сайхан үнэрэнд нь ханхүү сэржээ. Грэмж гисэн сэрж инхүү аялалд гарч байгаадаа ханхүү догтлон Сильвиа болон ахтайгаа юм яриад явж байхад Сильвиа ямар нэгэн мангас мэдэрч гин. 20 дугаар ханхүү Сильвиагаас айгаад би ямар нэгэн буруу зүйл хийчихвүдэ гэж бодож байхад Сильвиа ирж байна гэхэд баахан коблдууд гараад ирэв. Цэргүүд бэлэн байдал орж бага ханхүү гайхсан царай гарган суухад грэм болохоор чи бүр энэ ойд орж ирэхдээ л энэ махсуудыг аль хэзээ урьдчилаад мэдсэн байсан мэт гэд зүчгээ болооч гэж бодов. Ханхүү spectral detection гэд шинээр сурсан тай техникээ тасралтгүй хэрэгсээр байгаа бөгөөд энэ нэлээд хэцүү техник болохоор грэмч гайхсан ажээ. Сүүлийн 24 цагийн турш тасралтгүй хэрэгжилж чадсан байна. Коблдууд болон цэргүүд тулахад нөгөө сэлэмнүүд нь ядах юмгүй коблдуудыг хоёр хувааж байв. Энийг хараа цэргүүд хизээч ийм хурц эртээ сэлэм барьж байгаагүй болохоор айн өөрсдөө санаандгүй зүсчгүй гэж салганад зогсцоо. 2 дугаар ханхүү дүүгээрээ ямар мундгийн гайхан бөөм баяр Сильвиа ханхүүд баяр хүргэсэн ч гэсэн цогцсуудын аваа босгоцсон хүн амар зогсож байв. Тэгсэн гинт нуугдаж байсан коблд ханхүүлүүд дайрахад та юухэн хаанаас ч юм гарч ирээд өнөөхий чин амбардаад явуулчав. Ингээд манай ханхүүлүү гайхан хараад хэн нэгэн тай техник хэрэглэх шиг болсон доо гэд буцаад жижигхэн намхан болсон ханхүүд танихгүй байгаа ажээ. Нөгөө коблч нь дахиад дайрах гээд ирэхэд Сильвиа аснаа та өхнийг ханхүүгээс олдохыг тушаав. Тэгээд хоёр охин байна гал гаргасан тулаа хийх гэж байхад 2 дугаар ханхүү ирж чи бидэнтэй хамт нуур хүртэл явж болно шүү хамт явах уу гэд хоёр гарыг зогсов. Нуурын ирэг дээр орой очоод ханхүү түрүүний биднийг аварсанд баярлаа гэж талархад та өхөн түрүүн тай техник хэрэглэсэн хүнийг хайсаар байв. Манай ханхүү ашгүй баригдсангүй гэж тайвшраад майхан руу ортол хоёр мангар том тоор гарч ирснээ багалзуурдаж алхаа шахав. Та өхөн удалгүй ханхүү дээр ирэхэд энэ хоёрыг харснаа гаж томтонгууд гэд Сильвиагийн дураг хүргэв. Энэ хоёр дахиад гал гаргаж эхэлж байхад цэргүүд болохоор хоёр үзэсгэлэн гоог хажуунаас нь харж дэмжиж байв. Энэ одоо диваач нуу гэд энэ завшааныг ашиглан ханхүү болтон ордонд байснаасаа илүү хэцүү юм байж дээ энэ гадаа гэж бодов. Тэгтэл ах нь болгоомжтой байгаарэ эмэгтэйчүүдтэй харьцах заримдаа амар байдаг шүү гэд. Охтуудаа та нар энэ ахтанд юу хийгээвэ? Охтууд манай цэргүүдийг ашгүй анзаарч бүгднийг өвтлэн нүдэж хаяв. Магадгүй цэргүүд энэ охтуудад зодуулахтаа бол баяртай л байсан байх. Тэгтэл гинтхэн дэлбэрэлт болж мангас гараад ирэв. Бага ханхүүч мангас харсандаа баярлаж бүгд тулааны бэлэн байдалд оров. Ханхүү харин холоос ажиглаж суугаад энэ мангасыг ямар хурдан хүчтэй байгааг нь гайхав. Та охин харин өөрийн хүчээ ашиглан мангасыг унгав. Тэгтэл бүрэн дуусгахад хангалтгүй байв. Мангас дахин дайраад ирэхэд 2 дугаар ханхүү сэлмээ гаргаж энэ нэгэн юр босын шид ашиглав. Ингиж муу мангасыг хуйхалхыг бүгд хараад гайхан биширчээ. Бүх зэргүү түүнийг магтан дуулцгав. Ханхүүгийн хэлж байгаагаар бол түүний шид бага ханхүүгийн хийж өгсөн сэлмнээс болж өмнөхөөс илүү хүчтэй байгаа гэж хэлв. Ингээ байж байтал грэм энэ уулын оройдох балгасанд урд өмнө нэлээд хүчтэй мангасыг хордог байсан гэдгийг ярьж байхад нөгөө өгсөн мангас чинь босоод ирсэн явж байна. Мангар олон мангас хаанаас ч юм бэ гарч ирснэ. Гинтхэн чонон мангасын дотроос нэгэн гарц хув. Дотроос нь чөтгөр гарч ирэн түүнийг пас гэх ба энд байгаа бүх хүмүүсийг ална гэдгээ амлав. Ингээд хоёр талд тулдаж эхлэв. Гэхдээ яаж шалсан энэ мангасууд нь буцаад идэрсээр байв. Торхны ард нуугд гэж Сильвиа хэлхийн сонсоод ханхүү торхны ард гарan энэ чөтгөр грэмийн экс юу вэ гэж харан суув.
Грим яг пассны тухай сайн мэдгүй ч гэсэн энэ пасс мангасуудыг өөрийн шидээрээ удирдах байгааг хэлж өгөө. Түүний хэрэглэж байгаа шидийг ханхуу сурахыг оролдох ба энэ үед нөгөө чөтгөрчин өөрийгөө ялж байна гэж зүүдлээд Сильвагийн өмнө хизээч хэлж болохгүй зүйлийг хэлв. Ба ханхууг арчаагүй бацаан хүмүүсээр асруулж байхдаа таарсан гүлэг гэд хэлв. Сильвиа энийн сонсоод тархинд бүтэн хөмөрж байгаа юм шиг болов. Энэ үед бүх хүмүүс Сильвагийн хакийг мэдрэх ба бүх анхаарал түүн дээр төвлөрөв. Пас дахин Сильваг доромжлоход Сильвиа пасыг эмхтэй хүнд хизээ сүрж байгаагүй өмхий баскет эргүүлж доромжлов. Пас уурлан дайрахад Сильвиа нүд өрөмх хооронд бүх хөлийн цавцсан байв. Пас нохоо хөлийг эдгэх гэж оролдох ба ханхуу босод бүх мангасыг огт идэхээ болсон байгааг анзаарав. Хэрвээ Сильвиа эхний мангасанд даймаж өгсөөр байвал босод бүх мангасуудыг үлгэх нь яаж болох юм байна гэдгийг ойлгов. Энэ бүх тулаан болж байхад Грим ханхууд шид заасаар байх ба шидээ хэлбэрт оруулаад дараа нь өнгө оруулж бодит болохыг зааж өгөв. Хамгийн сүүлд нь үнэр нэмэн хоёлаа үнэрлэх ба гүүрэн доор байгаа бөвөөччиг Сильвиа төгтлээ нүдүүлсэн пас энэ яг юу майд юм бэ? Ямар ч сул тал алга ийм хүчтэй байж үгсэн эллэнцгээ майд хийж явааг нь асуувал Сильвиа ханхуудлуулж энэ майд гэдэг ажлыг хийж байгаа юм бэ л хэлээ. Тэгээд ийм гайхалтай сэлэм хүртэл хийсэн гэд ханхуу магтвал нөгөө чөтгөрчөнтэй ханхуу зүгээр махан татчих болгоно гэж Сильвиад амлав. Тэгснээ тойрж далганаж гүйснээ Сильвиалуу дайрч том бүл төсөрч байсан чинь Сильвиа мангасын дотор орцсон өөдөөс нь хараа зогсож байв. Пас зөв тусан юу хэлэхээ мэдэхгүй байхад Сильвиа маш хөөрхнөөр мангасыг зүсэж хэрчээд доторх мангасын анх удаа гадаа гэрэлд гаргаж пас болон нөгөө нохоог нь дахин бууцны мах шиг татаж хэрцсээр байв. Энэ үйл явдлыг харсан бүх хүмүүс жожиртон балмагдаж Сильвиагаар хизээч оролдож болохгүй гэдгээ ойлгоцгоо. Ханхууч гэсэн бүх хүчээ гаргасан Сильвиаг хизээч харж байгаагүй болохоор ийм амархан ялж чадахгүй гэдгийг нь ойлгов. За тэгээд Сильвиа маань 2 анги дараалан энэ мангасын хөгийн чирч махыг хүүлэх болно. Тэгээд Сильвиагийн яаж чөтгөрүүдийн турсгыг хуулах нь хараарай. Энэ бичлэг ингээд дуусч байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл дүр бай. Let a despicable piece of filth like you get anywhere near him. You're worthy of feeling one thing. My master's blade against your neck.